Сарын баяр төгсөж байгаатай холбоотойгоор бас худалдаа авалт харьцангуй нэмэгдэх юм хандлагатай байдгаа гэд өмнө нь ярилцж байхад хэлжсэн. Тэгэхээр энэ жилийн хувьд ер нь яг ямар байна? За ерөнхийдөө 2025 оны одоо 7 сүүлийн хагас жил бол одоо борлуулалт жижиглэн худалдааны салбар бол бүр маш өндөр уналттай сүүлийн одоо олон жил байгаагүй өндөр уналттай гэж харж байна. Энэ өндөр уналт ч гэсэн он гараад одоо мэдээ цагаан сарын хугацаанд өмнөх бүтэн 30 хоног худалдаа авалт үргэлжилдэг байсан бол энэ жил одоо цагаан сарын өмнө 7-оос 14 хоног худалдаа авалт үргэлжлээд тэгээд ер нь бол борлуулалтын сезон зогсох болов гэсэн л хүлээлттэй иймэрхүү байдлаар харж байна. Тэгэхээр энэ бас яг одоогийн та бүхний хүлээлт энэ оны бизнес төлөвлөгөөнд дунд хугацаанд ер нь бас дунд хугацааны бизнес төлөвлөгөөнд өөрчлөлт авчирхаар байна уу? За ерөнхийдөө 26 хоног бид нар компани яг бизнесийн хувьд маш тааруу жил байх болов гэж хүлээж байгаа. За энэ одоо ер нь бол эдийн засаг тааруу байна, жижиглэн худалдааны бизнес тааруу байна. Тэгээд ардаа үйлдвэрлэлд давуулж явдаг тийм. Эрдэнэ төвс ер нь бол томоохон хэдэн зуун ажилчинтай үйлдвэрлэлийг ардаа давуулж явдаг худалдааны бизнесүүд бол нэлээд хэцүү нөхцөл байдалтай байх болов гэдэг таамагийг бол би хувьдаа бол дэвшүүлж байгаа. Үйлдвэрлэлийн хувьд ер нь одоо шинэ бүтээгдэхүүн технологи ч гэдэм үү хөрөнгө оруулалт за энэ чиглэлд ямар хөрөнгө оруулалтуудыг хийх гэж байна. За ялангуяа одоо носон бүтээгдэхүүн гэдэг бол экспортын зах зээл дээр очихоор илүү нөгөө өндөр одоо чанар стандартыг шаардлага хангахыг шаарддаг өөр илүү одоо өндөр стандарт шаарддаг. Тэгэхээр та бүхний хувьд ер нь зөвхөн үйлдвэрлэлийн энэ одоо 40 гаруй жилийн туршлага дээр шинээр ямар хөрөнгө оруулалтууд хийхээр төлөвлөж байна. За 2025 онд цагаан алт төслийн хүрээнд манай үйлдвэр нэг яг тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт 25 тэрбумын тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийж байгаа. За тэгэд энэ тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг бид нар ер нь бол эх 10-аас 15 жилд манай үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг яг олон улсын стандарт хангасан бүтээгдэхүүнийг дотоодын зах зээл дээр ч экспортын зах зээл дээр ч хангах боломжтой болж байгаа. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн аюулгүй байдал тоног төхөөрөмжийн бүрэн ажиллагаа бол одоо ажиллагаатай байхаар хөрөнгө оруулалтыг хийсэн гэж бид нар үзэж байгаа. За ерөнхийдөө яг экспортын бүтээгдэхүүний стандарт харьцангуй өндөр дотоодын зах зээл зардаг бүтээгдэхүүний стандарт гэж манайх бол тэгж ангилдгүй. Манайх яг үйлдвэрлэлийн дамжлагаас гарсан бүтээгдэхүүнээ экспортод ч адилхан зардаг. Дотоодын стандарт манайх бол үндсэндээ адилхан. Ерөнхийдөө яг Японы экспортын бүтээгдэхүүнүүд нэг ерөнхий пакэж одоо савлгаан дээр нэг тухайн Японы зах зээлийн шаардлагыг хангах нэг нэмэлт жижиг ажиллбарууд хийгддэг боловч үндсэндээ стандарт бүгд адилхан гардаг байна. Европын орнуудын хувьд мөн адилхан. Адилхан бүгд адилхан. Ерөнхийдөө бол та түрүүн одоо үйлдвэрлэл за ялангуяа худалдаа авалт бол нэлээд одоо буурсан гэсэн юм мэдээлэл өгсөн. Тэгэхээр ерөн зөөр худалдаа авалт буурахад за ямар одоо гол хүчин зүйлс нөлөөлж юм мэдээж нөө худалдаа авах чадвар буурсан бах энэтэй зэрэгцээд зах зээлийн болон төрийн бодлогын зохицуулалтын ямар хүчин зүйлс гол нөлөө үзүүлж байна. За ерөнхийдөө яг зах зээл худалдан авах тэгээд зах зээлийн худалдаа авалт буурах за тэгээд нөгөө нэг хэрэглэгчийн одоо мөнгө үрэх эх сарда би орлоготой байна. Тэрний тулд өнөөдөр одоо би мөнгөө зарцуулна, цагаан сарда баяраа хийгээд мөнгөө зарцуулна гэдэг одоо итгэл гэдэг юм уу да. Энэ бол маш их багассан, хумигдсан гэж би харж байгаа. За оны өмнө бол ерөнхийдөө олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэр 22,000-25,000 аж ахуйн нэгжийн дансыг хаалаа гэдэг одоо мэдээллүүд явсан. Үнэхээр дансууд хаагдсан уу? Хаагдсан. За тэгээд манай компани хувьд ч гэсэн данс хаагдсан уу? Хаагдсан. Ямар үндслэр гэхээр уучлаарай одоо данс хаагаад эргээд одоо нийгмийн даатгалын байгууллагатай холбогдоход 3 сарын өмнөх мэдээллээр уучлаарай дансыг хаачжээ гэх мэтчлэн тийм. Ер нь бол данс хаагднаа одоо өдөр тутмын үйл ажиллагаа зогсно гэдэг маань өөрөө яг ялангуяа үйлдвэрлэл явуулдаг аж ахуйн нэгжүүдэд маш одоо өндөр зөвхөн жижиглэн худалдаа явуулдаг байгууллагаас илүү үйлдвэрлэл явуулдаг байгууллагад илүү их одоо хоригнолтой гэдэг юм уу те юутай. За тэгээд татварын байгууллагууд ч гэсэн ерөнхийдөө 2025 онд аж ахуйн нэгжүүдийн эсрэг гэх юм уу те ер нь бол одоо миний хувьд яг 96 оноос хойш хувийн одоо хувийн хвшилд 30 жил ажиллаж байна. Энэ 30 жилийн хугацаанд би бол ийм одоо татвар нийгмийн даатгалын байгууллага нь аж ахуйн нэгжийнхээ эсрэг маш одоо тийм ийм
далайцтай эрчтэй юм эсрэг данс хаасан үйл ажиллагааг нь боосон ийм үйл ажиллагаа явуулж одоо 30 жилийн бизнесийн хугацаанд бол үнэхээр харсангүй уучлаарай алдаад хаачжээ. За танах эх сар энэ татварт өртөө гарах шинжтэй байна. Тийм учраас өнөөдөр урьдчилж төлөх гэдэг юм те. Ер нь бол одоо юм байж болшгүй ер нь бол одоо дарамт гэх юм уу ийм шахалт дарамтуудыг биднэрт бол байнга хилдэг, ингэдэг. Тэгэхээр ерөнхийдөө яг өртөө байгаад хаалгаж байгааг ойлгож байгаа. Тэгэхээр ерөнхийдөө татвар нийгмийн даатгалын байгууллагуудын одоо энэ аж ахуйн нэгжүүд хувийн хвшил рүү одоо энэ мөнгө одоо тий төсөв мөнгө цуглуулах энэ хүү дарамт одоо 25 онд бүр үнэхээр 25 оны төгсгөлөөр бүр ер нь бол би хэрэгс хэтэрлээ л гэж харж байгаа. Санхүүгийн үзүүлэлтэхээр ерөнхийдөө бол одоогийн байдлаар дээрдэг байгаа гэж ойлгож болох уу? Ер нь бол болно. За энэ мэдээж 20 гаруй аж ахуйн нэгж 20 мянган гаруй аж ахуйн нэгжийн цаана одоо хэдэн зуун мянган хүн байгаа тий. Тэгэхээр яг хаа саяхан нэг одоо бизнесийн зөвлөгөө өгд, бизнесийн санхүүгийн зөвлөгөө өгдөг нэг компани захиралтай юм яриа сууж хахад тэр маань маш товч тодорхой үгээр дүгнээд хэлсэн л дээ. Би тэгээд тэрийг ямар мундаг хэлвэл гэж бодсон. Яагаад гэвэл аж ахуйн нэгжүүд одоо манай компани хувьд 45 жил бид нар татвараа төлөө те аж ахуйн нэгж хүмүүсээ цалинжуулаад ингээ явж байгаа аж ахуйн нэгж ер нь бол олсон орлогоороо цалингаа төлөө, дуур ус дулаан ашиглалтаа төлөөд цаана татвараа төлөх гэсэн чинь мөнгө авахгүй нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх гэсэн чинь аж ахуйн нэгжид мөнгө үлдэхгүй болохоор энэ хүмүүс чинь татвар өндөр байна, нийгмийн даатгалын шимтгэл өндөр байна гэж яриад байгаамаа. За татвар нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд компани ашиг бас үлдэх ёстой тий. Гэтэл татвар нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх мөнгө нь хүрэхгүй байхад аж ахуйн нэгжийн дансыг хааж үйл ажиллагаанд зогсооно гэдэг бол үнэхээр ер нь бол тий аж ахуйн нэгжүүдийг одоо үйл ажиллагаа битгий явуулаа гэж байгаатай яг адилхан. Хоёрдугаарт одоо улирлын чанартай бизнесүүд байна те жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэе гэж маш их ярьж байна. Үйлдвэрлэлийн салбарын бид нар одоо бие биенийгээ хэн ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ маш сайн мэдж байгаа. Үнэхээр зуны одоо түүпэл сандал үйлдвэрлээд үйлдвэрлэл бол одоо ихэвчлэн Монголын үйлдвэрүүд бол жилийн 12 сарын 1 сард нь зогсоод 11 сард нь дааш дэлхийд даяар үйлдвэрлэлээ тогтмол явуулдаг. Үйлдвэрлэлийн тогтмол ажиллагаа хамгийн одоо бага өртгөөр бүтээх ганц л үйл ажиллагаа үйлдвэрлэлийг тогтмол хийх гэтэл зуны гутал үйлдвэрлэдэг үйлдвэрийг тэр өвөл борлуулалтгүй байх үед нь татвар нийгмийн даатгал ирээд дансыг хаагаад бүтээгдэхүүнийх нь борлуулалт 100 борлогдохыг мэдсээрэж ингэж ирж дансыг хааж үйл ажиллагааг нь зогсооно гэж байгаа бол аж ахуйн нэгжүүдийг битгий үйл ажиллагаа явуулаа гэдэг шууд хэлж байгаатай бол яг адилхан. Энтэй холбоотойгоор та бүхэн одоо хүний нөөцтэй ч юм уу те өөрчлөлт хийсэн үү? Ерөн зөв дотоод зохион байгуулалтаа цомгтгол магадгүй хийсэн үү? Цомгтгол хийгээгүй эсэргээрээ бид нэр анх удаа энэ жил гадаадын ажилчдыг авчирч ажиллуулж үзлээ. За энэ бол яг Монгол хүний мэдлэг чадвар, ур чадварыг голсондоо ерөөсөө биш. Үнэхээр ажил дээр, үйлдвэр дээр, ажлын байран дээр ажиллах хүч дутагдж байгаа учраас бид нар гадаадын ажиллах хүч авчирч ажиллуулж одоо туршиж байна. Тийм үү одоо ер нь бол 1-2 сар болж байна. Цаашдаа ч гэсэн үнэхээр ажиллах хүч олдохгүй бол гадаадын ажиллах хүчийг бага хэмжээгээр ч гэсэн нөхөн орлуулна гэсэн бодлоготой байна.